Хай. За тэгэхээр өнөөдөр 5 сарын 5-ны өдөр хаа. Миний 10 сар хаана вэ? Энэ 5 сарын 5-ны өдрийн нийт өдөр болсон байна. Би өнөөдөр өглөөний хайлтанд явж ирчээ. Тэгээ одоо цаг 3 цаг 40 минут болж байгаа хгүй өдрийн. Тэгээд нэг ямар ч зунд тийм болов гэж бод би маргааш шүтээ байхгүй юу? Туршилтын нэг шалгалттай байхгүй юу? Тэгээд тэр шалгалт маань яг жинхэнэ шалгалт яаж явах вэ? Яг тэрний дагуу яваа гэдэг нь би тэр шалгалтыг өгч байгаадаа амар баяртай байгаа л да. Яагаад тэр би чинээд тэрний дараа ингээд практик саналаадраас надад зөвлөгөө өгч байгаа хүнээс ингээд зөвлөмж аваад за чи энийг тийчээрээ тэгж тэгээд би ч гэсэн өөрөө нэг юм цагийн баримжит авчиж чи за энэ яг цагийн төлөвлөгөөний дагуу явж байгаа нэг чинь тэгж ингээд тийм юмтай болчихлоо үгүй тэрэнд амар баярлж байгаа л да. Тэгтээ ингээд энэ шалгалт ингээд ойртоод ирэх тусам санаа зовхон амар ихсээд миний нойр бүр ингээд үнэн хууд болсон заяа. Би унтаж чадхаа болсон. Унтлаа хар дар зүудлээ амар олон янзын юм ерөөсө хар дар зүудлээ заяа. Тэгээ өчтөр оройход би ингээд 10 цаг гээд орлого явж байгаа байхгүй юу. За маргааш өглөөний ээлжтэй юм чи 4:30 гэж босч байгаа байхгүй юу. Тэгээ за нэг ямарс нэг 6 цаг 30 минут унтчаа босъё гэж бол 10 цаг гээд орлого аваад тэгэл за жоохон уцаа хуцаал 10 маруу болдог 10:30 болдог байхгүй юу. Тэгээл уцаа тавиал тэгэл унтах гэсэн чи болтгүй. Тэгээд яаж Паскал жоохон хурхраа заяа. Тэгээд дээрэс нөгөө янз бүрийн бодлонууд маань орж ирээд яанаа шалгалт явах бол гэж бодож явж идэл нэг харсан чинь цаг 1 цаг 30 минут болж идэв да. Йоо тэгээд би босоо за 4 цаг 30 минут босгоос өмнө ядаж нэг 2-3 цаг унтъя гэж бодоод надад нөгөө мелатонин гэдэг юм байдаг байхгүй юу? Унтахад нөгөө хэрэгтэй мелатонин гормон тэрийг аваад уулах хэрэг байдаггүй. Тэгээ надад бас баалтрин гэдэг нэг юм унтахад тусалдаг нэг юм жоон тайвшруулдаг тийм байдаг байхгүй юу? Тэрийг бас уулаа. Тэгээ баг 2:30 минут болж хат унтсан заяа. Тэгээд өглөө тэгээ 4:30-г босч байгаа байхгүй юу? Тэгээ өнөөдөр би ингээд Uber-гаа аваад тэр нүүд ингээд бүр ингэсэн юм сууж байгаа. Тэгээ намайг нөгөө ажлын газрын хүмүүс би нөгөө гэрээсээ 5 цаг 30 минутын унаанд суугаад явахаараа ажил дээр 6 цаг 15 минут 10 маруу очиждаг байхгүй юу? Тэгэхээр ажил 6:30-аас эхлэхдээ ер нь айгүй эрт очсон. Очиждаг болохоор тэгээ би очиж сууж заахгүй шинэ ээлжнийхэн хамтдаа тэгсэн чинь өглөөний ээлжнийхэн ирсэн ингээд над тэр ингээд амар хараад амар ядарсан харагдчих чи шинэ ээлжтэйсэн юм уу гэнэ. Үгүй би ингээ өглөөний ээлжтэй тэгээд шалгалт малгалт гэж бодоод ингээ нойр хүрхгүй ингээ унтаж чадахгүй байна уу гэд хийхэд. Тэгээ одоо дараагийн 7 хоног одоо би 3 дахь өдөр 5 сарын 7-ны өдөр сургууль руугаа явж яг ямар шалгалт өгөх вэ ингэж сугалж авна. Тэгээд 5 сарын 12-ны өдөр сургууль дээр очиж 2 цагийн туршид клеге план бичнэ 2 өвчтөнд. Тэгээд намайг тэнд нэг хүн ингээ хараа шалгаа байж ин яг өөрөө бичиж гэнэ бичихгүй юу гэдгийг шалгана. Тэгээд 5 сарын 13-ны өдрийн 2 дахь өдөр болохоор яг ингээ жинхэнэ шалгалт маань болно. Сургуулиас нэг багш ирэн тэгээд Praxis Analyzer гэдэг нэг манай клиник дээр байгаа бүх Praxis Analyzer-уудаас нэг хүн ирж гээд нийтдээ 2 хүн намайг ингээ шалган гэсэн үг. Тэгээд одоо нэг унтах гэж үзээ да тэгэхгүй болоос 2 цаг унтаа. God. Йоо. 2 цагийн ойртой. Тэгээ би өнөө орой шалгалтанд маргааш шалгалтанд ингээ бэлтэн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр угаасаа бодлаах. Тэг жоохон унтах гэж оролтъё. Тэгээ би энэ 7 хоног энэ бичлэгийг бол ер нь ингээ шалгалттай холбоотойгоо шалгалтын 7 хоногтой холбоотой бүх юмыг энэ бичлэгээр ингээ оруулаад явна. За. Ингээ миний нүдийг хардаа яг юм ядарсан гэж харж байна уу? Окей. Миний шалгалттай хамт байгаарай. Хай, за тэгэхээр өнөөдөр 5 сарын 7-ны өдөр болсон байна. 3 дахь өдөр би өглөөний ээлжиндээ явчихчээ. Тэгээд спорттой явж ирчээ. Тэгээд гэртээ орж ийн цаг 5 цаг 40 минут болж байна. Тэгээд баахан нуртай орж байна. Энэ болохоор ажилдаа авч явж байгаа зүг. Энэ болохоор ингэ спортын хувцсыг авч явсан зүг маань ахгүй юу? Йой. Тэгээд угаасаа сүүлийн 2 өдрүүд ингээ 3 өдөр би унтах чадахгүй байгаа шүү дээ. Тийм за яш өдрийн унтлага хийгээд яах вэ? Спортоо явъя гэж удаа тэгээ спортоо ажлаа тарчиж шууд явчихад ирлээ. Тэгээд одоо сайхан усандаа орё доо. Яа. Өдөр өнөөдөр яасан би? Шалгалтынхаа юг суулсан. Юу хийх ёстойгоо тэгээд би Sitstanz Gruppe гэдэг тэрийг хийх болсон. Тэр нь би хэдэн удаа тасаг дээр бата яцахгүй тавтсан байсан байхгүй юу? Тэр нь яадаг гэхээр 1 цагийн хугацаанд одоо нэг тэр өвчтнүүдтэй ингээд суугаад тэгээд ийм аяны хэмнэлийн дагуу өргөд энэ хөдөлгөөнд хийдэг байхгүй юу? Тэгээд тэрийг ингээд суудаг бүжиг гэж нэрлэдэг. Тэгээд нөгөө юм настай хүмүүс чинь ер нь бол өдөр тутмын нэг хат хөдөлгөөн хийхгүй шүү дээ. Тийм болохоор
ингээд ер нь юмд нэрхтээ хөдөлгөөн энэ үе мөчөнд нэг хэрэгтэй. Тэгээд одоо нөгөө яс хатар матар гэдэг тэрнээс нь хамгаалах зорилготой. Тэгээд нийтдээ 4 хүчтэй байх хэрэгтэй байхгүй юу? Одоо би 4 хүнтэй хамт тийм юу групп өдөртөж явуулах хэрэгтэй. Тэгээд тэр хүмүүс чинь ингээд хоорондоо тэр групп дотор ингээд мэдээлэл солилцсон энтергээ тэгээд нөгөө юугаа сэтгэл хөдлөлөө илэрхийлж ярина гэд тиймэрхүү юм дэмжих зорилготой байхгүй юу? Тэгээд тэр тасагтай байгаа хүмүүс чинь бас бүгдөө депресстэй хүмүүс болохоор депрессний чинь хамгийн гол шинж тэмдэг юм нь ерөөсөө ингээд амт хэв байхгүй болсон байдаг. Амт хэв гэхээр ингээд ямар ч юм их хүсэлгүй заяа. Тэгээд ингээд тагс штутуу байхгүй ингээд өдрийн тийм өдрөө төлөвлөсөн мэлсэн байхгүй. Болохоор тэрийг бас ингээд дэмжиж өгөх зорилготой. Ингээд жоохон ирч хүчтэй байгаад тийм байлгах зорилготой. Тэгээд групптэй интегрийг нь болох одоо оролцох тэгээд өвчтнүүдтэй харилцаа холбоо үүсгэх энэ төр гэдэг тиймэрхүү юмнууд чинь депресс орсон хүмүүс амар хэрэгтэй баггүй юу? Тэгээд тийм юм хийн. Тэгээд ерөнхийдөө шалгалт маань 7 цаг 35 минутаас эхлээд 11 цаг 35 минутанд илүү. Тийм 11 цаг 35 минутад дуусах хэрэгтэй гэх нийтдээ 4 цаг орчим юм уу тийм шалгалт хийн. Тэгээд шалгалт маань дараагийн 7 оны 2 дахь өдөр нь өдөр нь библигээ план бичнэ. Тийм байна. Да, манай Паскал надад хоол хийсэн байгаа гэсэн. Паскал орон хэлжтэй байгаа байхгүй юу? Тийм болохоор би одоо усан орчоод өвдөөс хойноос нь жоохон идчихэд тэгээд жоохон хичээлээ хандаа гэж бодож байна. Би нэр таньд яг юу ах вэ? Өөрийнхөө одоо биеийг үзүүлэх үү, яг тасгал хийгээд ямар өөрчлөлт гарч байгаа гэдэг. Миний ерөнхийдөө хийдэг тасгал бол өвдөгний тасгал хийдэг байхгүй юу? Тэгээд гэдлийн таталт ерөнхийдөө бас хийдэг. Одоо сүүлийн үед энэ дээр их ажиллаж байгаа. Одоо 100 ирж байгаа юм чинь топ мог хүмүүсгөөс энийг ажиллах бодлохгүй шүү дээ. Тэгээд гидсэн мань гэж харагдаж байна. Тэгээд энэний өнгөг бол би зээж алгуулахгүй юм шиг байна уу? Энэ болохоор юу байгаа шүү дээ. Миний гибер мотор ч юу лээ. Савыг маань хамгаалж байгааг болохоор энэ л зээж алга болохгүй юм байна гэж бодож байна. Тэгээд өдөрний тасгал нэлээсээ хийгээд өдөг маань бас өөр чангараад байгаа. Энэ махаа бас жоохон арилгамаар байна. Тийм байна. За би тасгал хийдэг бичлэгээ хийвэл та нар сонирх болов яг бол яг ямар тасгал хийдэг үгүй. Юу ч гэсэн тэг шалгалтай өгдөг заа гэж бодъё за. Өнцөг цамц байхгүй болчиход. Цамц хийж байна. Яг би сая 2 цагийн туршид библигээ плана бичиж ирлээ. Одоо цаг 12 цаг 15 минут болж байна. Тэгээд одоо станцын руу явж юмаа бэлтгэж байна. Энэ хата би сая ажилласаа ороод ирсэн чинь ингээд надад шууд нэрчлэгсэн байсан. Тэгсэн яанаа надад ингээд шалгалтаа сайн өгөөрэй гэдэг ийм их юм өгж явуулсан байна шуудангаар. Ямар хөөрхөн юм бэ? Йой, нулимс дуусалж штэ шууд. За найдаа тэгэхээр би шалгалтаа өгчөөд гэртээ орж ирлээ. Йоо ингээд нэг юмны ард гарцсан чинь арай жоохон юм сэтгэл санааны одоо санаа зовх байдал нь багасж байна. Тэгээд цаг одоо 12 цаг 40 минут болж байгаа байхгүй юу? Тэгээ өглөө шалгалт маань 7 цаг 30 минутаас эхлээд тэгээд яасан? Сая 11:20 болж авах дууссан. Яа тийм нэг юм ингээд нуранаас ингээ аваа хийсэн амар гоё байна. Тэгээ шалгалтанд ямарчсан тэнцлээ. Эхний маань шалгалт амжилттай дуслаа. Одоо дахиад өгөх 2 шалгалт байна. Бичгийн шалгалт тэгээд аман шалгалт өгөх хэрэгтэй байгаа. Тэгээ тэр болтол ямарчсан нэг сарын зай байна. Нэг гайгүй байх хаа. Тэгтээ ингээд ёо энийг санаа зовлт ингээ авчихсан амар гоё нэ. Би одоо нэг жоохон юм мэдчихээд тэгээд унтъя гэж бодож байна. Тэгэхгүй бол ингээд өшөө угаас 4 цаг унтаад л явагдсан байхгүй юу? Гэт хүн чинь ингээд угаас би тэр өмнөх юм дээрээс ярьсан шүү дээ. Юу хаар санаа зовх юм ихтэй болохоор нойр үрдэггүйгээд тэр шиг тийм байгаадсан. Одоо тийм сайхан амархира. Тэг маргааш бас амархаар болсон. Намаа нэг шалгаж ирсэн нэг пиан миний хуучин тасагтай адилж яхад намайг чиглүүлж өгдөг юм байсан байхгүй юу? Тэг аюу дэжгүй ах байдаг байхгүй юу? Тэгээ тэр чи маргааш амарх юм уу гэхлээр үгүй би маргааш өглөө нээлж тэгээд тэгсэн чинь юу шалгалтаа өгчөөд нацс бонид ч бүгдөө юу адсан штий. Нэг өдөр юм 2 өдөр амрах хэрэгтэй штий гэдэг байхгүй. Тэгээд за бид бол танаа юуд чинь тасгийн чинь пиад хэлээд өгье гэдэгсэн байхгүй юу. Тэгээд бидэд ингээд юм хамаа хийж дуусчаад тэг ингээд манай тэр
намайг шалгасан PA маань нөгөө манай намайг бэлдсэн PA ингэж дуудаад тэгээд укад ингээ маргааш чөлөө өгөөрэй тэгээд ука ингээ амрах боломжтой гэсэн чинь нөгөө манай PA маань юу хагаад намайг бэлдсэн PA маань айгаад намайг шалгалтандаа унтчих удаад ука унтсан болохоор маргааш амрах гэдэг юм байна гэд. Тэрүүгээр бас нэг үйл явдлалаа заяа. Тэгээд ямар ч сан тэгээ маргааш амрах болсон. Нэг юм ачигсэндээ ардаа гаргасан их баярлж байна. Йоо хичнээн чих нервын цэлэн маань тэрхний маань эдэсүүд өгчүүдээ шалгалтаас болж. Тэгээд шалгалтын дээр нөгөө юу гинж зүүж болохгүй тэгээд шүнг зүүж болохгүй өнөөдөр бүх юм орхио явсан. Тэгээд шалгалтын дээр яг юу хийсэн талаараа хэрвээ та нар хүсэх юм бол би яг дэлгэрэнгүйгээр ярьж өгч болно. Тэгээд та нар тийм юм шалгалтын талаар дэлгэрэнгүй яриараа гэд гоё комент ичвэл би та нар дэлгэрэнгүй сайхан ярьж өгнө за. Хай бүгдөө өнөөдрийн мэндийг хүргэе, оройн мэндийг хүргэе, өглөөний мэндийг хүргэе. За тэгэхээр би нэг сайхан унтж байгаа босч ирлээ. Та нарт ингээ анзаарч байна те миний царай мараа тийм гоё гэрэлтэд дэжүү харж байна уу? Миний ингээ мууд зүч гэсэн ингээ шал ууралцаад тий. Би ч ингээ ерөөсө сүүлийн 2-7 хоногийн хугацаанд ерөөсө шал амар тийм негатив хүн явагдсан байхгүй юу? Тэгэл ер нь л жоохон негатив яваадсан хөрх юм тэр нь жоохон Паскал завсан байхгүй тий хөрх Паскалыг хаяа өрөвдөх юм аа намайг яатсан би юу буруу хийсэн энэ төр гэл намайг жоохон унжаага явчихсан тэгэл яваад идэн зарил тий би л тий чи юуж буруу хийгээгүй би ингээд яагаад мэдхгүй ямарсан ингээд сэтгэл санаа юм байгаад байна гэж хэлдэж штэ зайлвал тэгээд тийм байна. За тэр яг уу тэгээд цаг одоо 12 цаг болж байгаа байхгүй юу? Өчтөр сайхан унтлаа өнөөдөр сайхан унтлаа 10 цаг хүртэл ингээд нойр хүнд ямар чухал уу те ингээд миний нүүр мөр зэрэг хаар нэг голсоод те тэг ондоо босоод ирлээ. Тэгээ би доошоо уулгам шинж хувцас их явсан байхгүй юу? Тэгсэн чи захиарч тэг ингээд захиагаа нэгэд үтлээ. Тэгсэн чи юу байсан гэж та нар таада юу байсан гэж ажлын маань гэрээ ирсэн байсан. Миний ажлын гэрээ ирсэн. Тийм ээ. Тэгээд 2% ажлын гэрээ ирсэн. Одоо энэ дээр гар үсгээ зураад тэгээд гар үсгээ зурсан хуваа буцаага шуудангаар явуулна. Нэг нь би өөрөө авч үлдэнэ. Тэгээд энэ ажлын маань гэрээ болохоро юугүй юм байна? Unbefristete Arbeitsvertrag гэд хугацаагүй гэсэн үг юм. Хугацаатай гэж ажлын гэрээ байгаа байхгүй юу? Тэгээд би болохоор хугацаагүй гэрээ авч байгаа. Ягаад тэгэхээр би одоо нөгөө Ausbildung гэсэн газар дээр ажиллаа шууд эхэлж байгаа болохоор дадлахын хугацаа гэж байхгүй. Уг нь бол Probezeit дадлахын хугацаа гэдэг 6 сар байдаг байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ би яагаад тэр газар дээр Ausbildung гэсэн тэгээ тэнцэнэ хэлж байгаа болохоор дадлахын хугацаа гэж нэгдэр байхгүй. Тэгээд ийм хугацаагүй ажлын гэрээтэй болж байгаа. Хэрвээ би энэ газар дээр ажиллаа эхлэегүй өөр газарт ажилд орсон бол би 6 сарын хугацаатай 6 сарын хугацаатай туршилтын хугацаа гэж аваад тэгээд гэрээ мэн ихээ 6 сараар гарах байсан. Тэгээд өөрийнхөө энэ газарт орсон болохоор ингэж гарч байна. Тэгээд тийм байна. Ажлынхан гэрээг авсан даа маш их баяртай байна. Тэ. Одоо Паскалыг ирэхээр санхуу шүрэж идэх гэж бодож байна. Тэгээд энийгээр жоохон гэр орны 2 дур юмдаг сайхан янзлж агаад. Тийм л энэ да. Бүгдээр нь гоё сайхан өдрөө өнгөрүүлээрэй гэж хүсье. Сайхан оройгоо өнгөрүүлээрэй гэж хүсье. Өглөө нь эхэлж байгаа бол өдөр нь гоё явах болтугай гэж хүсье. Яа, миний бүр сайхан байна. Ингээд санаа зовох юм маань ингээд хоёроор багассан болохоор амар гоё байгаа хгүй юу. Хизээч хүн ингээд санаа зовох зүйлнээс ангилжирна гэж бол байхгүй. Ямар нэг юм бол гарч ирэн заяо. Тэгээд тэрнээс маань ингээд нэг юм хоёроор багасч байгаа хгүй. Нэгдүгээрт нь би дадлагынхаа шалгалтыг өгчлөө нэг ингээд санаа зовхон буурчлаа. Хамгийн том юм байхгүй бас. Тэгээд ажлынхаа гэрээг авчлаа. Эн чинь бас нэг том юм. За би одоо хаана ажиллах вэ, яах вэ, ийх үү гэдгийг ингээд бодож бас шаналж явж исэн байхгүй юу. Энэ маань ингээд багасчлаа. Тэгээд визума мэдүүлэхэд бас эн чинь ингээд хөнгөрч гинэ гэсэн үг. Одоо надад ингээд бүх материал нь ерөнхийдөө бүрдэж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо надад нэг юм ажлынхаа газраас бүглүүлэх ёстой Beschäftigungsverhältnis гэдэг нэг юм байгаа. Тэрийг ажлынхаа секретариат дээр очиж жоод бүглүүлчихнэ. Одоо нарийн бичиг дээр очиж жоод гэх юм уу. Тэрийг очиж байгаа бүглүүлчихнэ эсвэл мэйлээр явуулчихнэ эсвэл мэйлээр асууж агаад яаж бүглүүлэхийг асууж ин юунаад ажгүй болчтий. Тэгээд тийм байна ингээд 3 юм ингээд багцсан байгаа санаа зовх юмнаас байна. Тийм л энэ да. Одоо ингээд ерөөс сайхан 2 шалгалтанда маш сайн бэлдэх хэрэгтэй. Бичгийн шалгалт, ам шалгалт хоёрлаа да. За.
Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол гоё лайк дараарай. Тэгээд гоё комент бичиж үлдээгээрэй. Намайг subscribe хийгээрэй нададаа. Тэгээд гоё надад баяр хүргээрэй. Тийм ээ. Окей, баярлалаа.